Ингээ биччихдэг байхгүй арай. Царайлаг их нэртэй юм аа. Бичиж байгаа шүү дээ. Цалингаа авах юм. За яри. A few moments later. За хай манайхаа энэ 7 хоногийн базаа мэдээлэл маань бэлэн боллоо. За тэгэд энэ 7 хоногт кино урлагийн тогоонд юу ямар үйл явдлууд болов, ямар кино шинээр нээлттэй хийхээр болов та бүхэнд одоо товчлон танилцуулъя. За тэгэд сонноос өнгөрсөн 7 хоногт одоо энэ базаа мэдээллийнхаа контентын анхны дугаарыг цацаад ерөөсөө 1 цагийн дотор би ивент итгэжтэй болсон. За манай арт харагдаж байгаа 88 Films компани маань байна. За тэгээд 88 Films компанийнхандаа баярлалаа. Мөн одоо энэ Калпис ундаа маань ивент итгэж байгаа. За тэгээд Калпистай бас баярлалаа. Хамтран ажиллаж байгаад баярлалаа. За тэгээд ивент итгэжийнхаа рекламыг хийчээ. За манай 88 Films компани бол 30 хоног 30 кино гэдэг ийм хөтөлбөр зохион байгуулж байгаа юм билээ. За тэгээд энэ хөтөлбөрөөр бол өдөр болгон нэг ийм эротик кино орж байгаа юм билээ. Хадмал орчуулгатай. За тэгээд гишүүнчлийнхаа 9900 төгрөгийг төлөөд үзэх боломжтой юм билээ шүү та бүхэн. За тэгээд 88 Films-ийн аппликейшнийг дутаад одоо энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн одоо маш олон Монгол гадаадын кинонуудыг 88 Films аппликейшнээс үзэх боломжтой юм билээ шүү манайхаа. За тэгээд энэ 7 хоногийнхоо базаа мэдэрээ орцгоё. Нэрээ намайг хүмүүс амар унжгар уйтгартай яриад байна, сул яриад байна гэсэн шүүмжлүүд айгүй хэрсэн. За тэгээд үүнтэй бол санал нийлнэ. За яг одоо болж жишээлбэл шөнийн 2 цаг болж байна. Хажууд өрөөнд хүүхдүүд маань эхнэр маань унтж байгаа тий. Би харин айгүй зөриг гаргаад айгүй чанга ярьж шүү манайхаа. Шүүмжлийг хүлээж аваад удахгүй гэхдээ би өөр ингэсэн одоо студидтэй болох гэж байгаа. Шүлсэсчлээ. Студидтэй болох гэж байгаа. За тэгээд шинэ оффист очих юм бол бүр гоё чанга илүү цоглог өөртөө ихтэй ярина. Одоо тэгээд жоохон эхнэрээсээ жоохон жирэхэд наа яг үнэ хэлэхэд. За 7 хоногийнхаа мэдээрээ орцгоё. За тоон доторх мэдээгээр эхлэе. Өнгөрсөн 7 хоногийн үед кино урлагийн тоонд ямар нэг сенсац шар мэдээ бол байсангүй. Харин ганц 2 гэгээлэг мэдээ байсныг та бүхэнд хүргэж байна. Эхний мэдээлэл бол Dark Secret буюу харанхуй нууц кинотой холбогдож байна. За тус кино бол шинэ оны босгон дээр Германы олон улсын Paradise Film Festival-ийн аимшигын кино төрөлд шилдэг нь болж шалгарсан байна. За тэгээд төд дуудлагүй Global India International Film Festival-аас гадаад хэл дээрх кино төрөлд шилдэг нь болж дахин нэг авч чадсан байна. За тэгээд та бүхэн постерноос нь бол харж байгаах харанхуй нууц кино бол олон улсын кино наадмуудад ямар амжилттай оролцсон нь бол одоо дараах навчнуудаас бол харагдаж байна. За тэгээд тус кинонд оролцсон бүх уран бүтээлчдэд халуун баяр хүргье. Ялангуяа харанхуй нууц киноны найруулагч Мөнх Төмөр ахад бол тусгайлан баяр хүргэж байгаагаа мэдгэж байна. Дараагийн мэдээ Балхчавын цэнгүү найруулагч Алтан гац содонгоор ингрээ мэлаасан байна. За түүний туслах болон ерөнхий найруулагчаар ажилласан маш олон нэвтрүүлэг болон кинонууд байдаг. Тухайлбал The Call, Deja Vu, Boomerang-ийн Karma, Six Feet, Танхай Тэгч, Хайрын домог гэд дуртад байвал дуусахгүй. За тэгээд олон жил биднийгээ баясгаж байгаа өртөө кино хүртэл манай Чингүү найруулагч найруулсан байдаг. Тэгээд залуу найруулагчтай баяр хүргэе. Цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. За тэгээд удахгүй нээлттэй их киноны мэдээлэл рүүгээ орцгоё. Өнгөрсөн 7 хоногт хамгийн түрүүнд Аав цорын ганц хэмээх киноны постэр цацагдсан. За магадгүй цорын ганц аав. Тус киноны ерөнхий найруулагчаар бол зохиолч, найруулагч Мөнх Тулга хэмээх найруулагч ажилласан байгаа. За Мөнх Тулга найруулагчийн хувьд бол өмнө нь Андгай, Тоглоомын Донтон, Асрагч, Эцсийн хүсэл, Бохир ертөнц гэх мэт маш олон кинонуудыг найруулж исэн туршлагатай юм байлээ. За миний хувьд бол ах хүүг бол ерөөсөө огт мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. Гэхдээ хийсэн кинонуудыг нь харахад бол ер нь нэлээд сонирхолтой санагдаж байна. Ямар ч байсан бүгдийг нэг нэгээр нь үзнэ. Мөн нээлттэй хийсэн шинэ киног нас үзнэ гэдгийг амлаж байна. Үзэхгүй бол зодохоор шинжтэй авахгүй байна. За дараагийн мэдээ бол Цөмөн цаг хэмээх киноны постэр бол энэ 7 хоногийн ихээр цацагдсан байгаа. За постерын дээр бол одоо Осрын Батүлзийн Тамир гэсэн одоо аав хоёрын нэр байгааг та бүхэн харж байна. За харин дээрх жүжигчид бол өөрийн Facebook хаяг дээрээ юу гэж нийтлсэнийг хамтдаа сонирхцгоё. Батүлзийн найруулагч өнгөрсөн 100 зэрэглээнд торолцох инг гих ажлын нэртэй уран сайхны кино маань тунчиг их удахгүй үзэгчдийн хүртэл болох нь хүүтэйгээ хамтарч найруулсан Цөмөн цаг 2 дахь бүтээл боллоо. Найруулагч Тамир
Gigi Production, MBT Entertainment, Nomedia Pictures-ийн хамтын бүтээл Цүүн цаг кино тун утахгүй. За тэгээд энэ постны доор нэг ганц хоёр сонирхолтой коммент өснийг та бүхэнд уншиж өгье. За Бат үс сахалны нууц одоо л тайлагдах нь дээ гинэ. Тэгсэн чинь Тамир найруулагч тэр дахин хүлээгдэж байгаа гинэ. За ер нь нөгөө нэг манай фантастикийн чинь маш их үсээ ургуулаад байсан. За энэ кино юм болоо гэж болсон чинь үгүй байх нэ. Дахиад ургуулах нь дээ нэг хэсэг. За хээ наран гэрэл фантастик бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон уу хээ гинэ. За орсон гэж байна. За тэгэхээр бид нар бол тус киногаар бол фантастик продакшны зарим жүжигчдийг бол харах нь тодорхой болж байна. Уучлаарай энэ фантастикийн биш шүү. Энэ нөгөө In the House-ийн мэдээллийг бас бэлдэж байгаа зургийн андуураа оруулчих. Энэ фантастикийн шүү. За дараагийн кино бол Солонгос улсад 100% зураг авалтаа хийсэн In the House 3 киноны талаар тус киноны аль бие усны постэр одоо олтол цацагдаагүй байгаа ч трейлер нь бол аль хэдийн гарсан байсан. In the House кино маань энэ оны 3 сарын 6-нд нээлтийн таваа зарласан байгаа. За мэдээж Монгол улс болон Солонгос улсад зэрэг нээлттэй их байх гэж найдаж байна. Тус кинонд Солонгосын алдарт жүжигчин болох та бидний сайн мэдэх Iris киноны Yeon Ji Moon, амьдралын эдрээ буюу All In киноны мафийн босс Ki Jong Bon-нар тоглосон гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгэд манай хэд Extreme Job киноны аль бие усны ремейк гэж олон жил худлаа ирсэн эцэст энэ удаад бол яг аль бие усны эрхтэйг нь нэвтрүүлж явах шиг байна шүү манайхаа үццгээгээрээ. Дараагийн мэдээ. За манай ивент тэгш 88 Films OTT платформ дээр бол тун утгагүй гимшил хэмээх олон ангит уран сайхны кино гарах гэж байгаа юм бэлээ. За тус киноны найруулагчаар бол Twin Films-ийн найруулагч Дархан Бат ах маань ажилласан юм бэлээ. За тэгээ би Дархан Баяр, Дархан Бат ах хоёрыг одоо ч ялгадгүй хэвээрээ л байна. Та бүхэн 88 Films аппликейшнээ татаад ойрын хугацаанд нээлттэйх гимшил хэмээх олон ангит уран сайхны кино хүлээн авч үзээрэй. За сүүлийн мэдээ. Найруулагч Хүсэл Баатарын бүтээл Амьдрах сайхан олон ангит кино боловсрал сувгаар энэ 7 оноос эхэлж гарч эхэлж байгаа юм билэ. За тэгээд энэ кинонууд бол 20 ангиттай кино байх бөгөөд гол дүрд бол жүжигчин Лавг Сүрэн, Мөнх Наран, Инх Баяр, Баяр хүү, Асар Дайр, одоо Хөөхөн Хулан, Сумья Хүсэл Баатар найруулагчийн хүү Сумья гэх мэт маш олон мундаг залуучууд, мундаг жүжигчид бас тоглосон юм билэ шүү манайхаа. За манай өнөөдрийн дугаарт 88 Films Калпис ундаанаар хамтран ажиллаа. Тэгээд энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн кино урлагийн мэдээлэл байвал над руу явуулж болно. Би та бүхэнд сайхан базаад яриад өгнө. За тэгээд subscribe дарахаа мартаа баяртай үзэгчтэй.